Сайн байцгаана үзэгчдээ та бүхэн амралтынхаа өдрийг ая тухта сайхан өнгөрүүлж байна. Хар цагаан нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийн хар цагаан нэвтрүүлгийн зочноор жүжигчин Баттар хүрэлцэн ирсэн байна. Энэ өдрийн мэндийг хүргэе танд. Баярлалаа. Тэгээд бас танай нэвтрүүлгийн хамт олон бас нэвтрүүлэгтээ урьж оролцож байгаас баярлалаа гэж хэлээ, бүгдэнд бас баяр хүргэе. Тэгээд хар цагаан гэж одоо бүх өнгөний ер нь хоёр хэл байдаг шүү дээ. Нэг бол хар цагаан. Тэр сонирхолтой байна. Сүртэй нэртэй яа. Цаана юу хүлээж байгааг мэдэхгүй байна. Тэгэхээр ерөнхийдөө яг жижигчин Баттар одоо таныг өөрөө чинь тийм ээ хүмүүс сүлд нэрээр нь их сайн мэднэ шүү дээ. Сүлдээ гэдэг нөгөө төвшин гэдэг нэрээр. Тэгээ төвшин гэдэг нэрээр нь их сайн мэддэг. Тэгээд тухайн үед өөрөө бас ярьж ингээ хүмүүс ингээл намайг ингээл нөгөө кинон дээр тусгаасаалаа кинон дээр гардаг шиг нэг ингээд нэг нүдний шилтэй нэг юм халзан толгойтой нэг юм залуул гэж төсөөлөд идэм шиг байгаа ингээд. Тэгээ бойтог дуу гэж намайг ер нь тэгж төсөөлөд идэг. Ер нь анхны гараагаа хаанаас эхэлсэн бэ тийм ээ. Одоо энэ жүжигч аль сургууль төгссөн, хэдэн онд яаж төгссөн. Тэгээ ер нь хамгийн анхны одоо уран бүтээл ямар бүтээл хийсэн бэ? Анх соёл урлагийн сургуульд шалгалт орж байсан. Лайхан сүрэнгийн лаа сүрэн гэдэг бид бүхний сэтгэл зүрхэнд хоногдсон гарын тавар шагдар. Багш тэр анх үлгэдүүлж авч анх хундаамаа зүтгүүлж байлаа. Тэгээ сайн хүний бас буянгаар ачаар одоо ямар нэгэн барилгын суур сайн бол хүн цаашаа тий барилга цаашаа бат бөхөн гэдэг шиг сайн багшаар бас үлгэдэж авч байсан. Болохоор бас баярлж явдаг. Тэгээд багшаа маань би жоохон таар болоод тухайд 2 анги авч ирсэн болохоор 3 дугаар курстэй найдын ган хуй гэдэг багштай бид нар очиод тэгээд төгсөж исэн. Тэгээд соёл урлагийн их сургуулийг 8 он төгсчөөд тэр жилдээ улсын драма эдийн театрт шалгалт өгөөд одоо театр жүжигч тавтай залуу ш. Театрт орохдоо анх бол амар хөсөл мөрөдөлтэйсэн тийм үү? Угаасаа жүжигчин анх оюутан болж байгаа бүх хүүхдүүдийн, оюутнуудын, жүжигчдийн хүсэл мөрөөдөлтөө дуртай хүмүүс нь ордог. Тэгээд бас гонтертэй газар те. Тэгээд ямар ч сан шалгалт өгөө. Тэгээд театр, драма театрт тэнцээд орчлоо. Тэгээд хэсэгт цаг хугацаа өнгөрсөн. Тэгээд мэдээж тэр том айл өрхттэй бас тогоонд чанагдаад тэр сайхан ахмадуудаас бас одоо байгаад дээр нь алтан сургаалын сонсч яваад ах иш нараас сураад ер нь театраас бас нэлээ их юм мэдэж сурч явсан жүжигчин хүн бол ер нь драмын театр дээр тайз гэдэг бол өөрөө юм агуу штэ тий. Дэлгэцэн дээр бид нар бол монтажлж явдаг бол тайзан дээр бол монтаж гэсэн ойлголт. Үзэгчид яг ингээд та хоёрыг харж байгаа юм шиг байна. Намайг харна. Ямар нэгэн алдаа гаргах нь үгүй тийм болохоор асар өндөр хариуцлага, асар өндөр зохион байгуулалт, хувийн тий зохион байгуулалт одоо хувь хүний хариуцлага жүжигчний одоо уран чадвар одоо маш их шаарддаг. Тийм л газар тэгээд драмын театртаа 4 жил ажилласан. Тэгээд театраас одоо би ямар нэгэн байгууллагад хариуцлагатай байгаа. Хүмүүс болохоор зарим нь андуураад тэр бардаг шиг байгаа, энд байгаа тэгээд зарим нь театрт байгаа тийм яг хоо театраас гарчаад өөр продакшн орчихсон театраас гарах юм. Тэр нь байхгүй тийм шаардлага байхгүй шүү дээ тийм үстэй. Тэгвэл тэгээд би залуу хүн байна. Тэгээд цаашаа өшөө сурч ирмэлзье гэсэн бодол надад зөндөө байна. Хүсэл мөрөөдөл маш их мөрөөдөл байна. Тэгээд өмнө тавьсан маш олон том сайхан зорилгууд байна. Тийм учраас бас театраас бас зориулж гарсан. Тэгээд бас анх гарахад хэцүүсэн те. Мэдээж гарчаад яах вэ гээл чонстэлээ ингээд тийг одоо ингээ гарчвал яадаг вэ? Яг ямар нэгэн хүн амжилтанд хүрэхэд бол заавал нэг золиос эрсдэл гарахгүй байдгүй шүү дээ тий. Зөрөг гаргаад тий. Тий, ямар нэгэн гоё уран бүтээл үнэхээр гоё ингээд гоё юм болгоны цаанд заавал эрсдэл гарсан байдаг шүү дээ тий. Хүн хөрөмөг хаяггүйгээр хэзэж сайхан юм хийж чадахгүй шүү дээ тий. Юу гэдэг сэтгэл зүрхээ гарахгүй байгаа тий. Тийм болохоор тэрний адил тэгээд бас өөртөө бас би анх мөрөөдөжсэн драма театрт орондоо гэдэг анх мөрөөдөд оюутан болохоос өмнө соёл конкурс өгч явахдаа мөрөөдөжсэн. Тэгээд бас нэг мөрөөдөл бас биелүүлсэн. Тэгээд драма театрт орж чадна гэдэг бас тий. Өөртөө бас баярлалаа. Тэгээд бас тэр баггүй хугацаанд мэдэх юмаа мэдээ сурж аваа тий. Надад бас маш их амьдралын цаашдын амьдралд бас маш их миний практик тэгээд шүү илүү юм бас болж штэ. Одоо юу гэдгийг би далаад гарч чад одоо миний бас зав бат бүх сэдвэр улам их бичиж штэ тий. Тийм болохоор бас ер нь хүн улам суралцах хэрэгтэй болоо гэж боддیں۔ Тэгээ тийм болохоор миний цаашдын
зорилт бол ер нь сурч боловсрох гэд баах юм төлөвлөгөөнд орсон юм чинь. Тэгэхээр бол одоо цаашаа нэлээд сайн хөгжиж дэвшихийн тулд бол театрыг бол золионд гаргасан юм байна шүү дээ, тий. Ер нь бол театраас одоо сурах одоо боловсрох зүйлийг бол хангалттай сурч авсан гэж бодож байна. Хангалттай хэн хаашаа ямарсан өөрхийн хэмжээнд ямарсан юу гэдгийг хүн дэгдэн штэ. Ямар нэгэн зөвлөгөө өгөх юм бол авах хэрэгтэй юм авах хэрэгтэй. Хэрэггүй юм хаж сор гэдэг шиг тий. Би бол одоо байсан бол өшөөч гэсэн юм суралцсан. Ер нь хүн хүүхлээс суралцараа дуустдаг. Миний хувьд бол юу театраас бүгдийг сурчлаа гэж юу хаа байсан болов би нэг чү нэг ямарсан мэдж авсан театр гэж юм байдаг юм байна те. Ямарсан тайзан дээр жүжиг гэж ямар юм байдаг хүмүүс жүжигийг зарим ойлгохгүй те кино жүжиг хоёрыг. Тийм болохоор тэгээд юу гэдгийг золиос хүү одоо нэг ямарсан нэг зөрг гаргаж л бас энд хэцүү байсан да тэгээд. Одоо л тэгээд бод сансан юмныхан араас авч байгаа болохоор юу гэдгийг хэрэгжлээд сайхан байна. Театрт бол тийм баригдмал байсан юм уу? Театр жоохон зам маталтай бас жүжигний сургуультанд орчих юм бол тэгээд дээрэс нь одоо юу гэдгийг нэг жүжигний сургуульд орчих юм бол өдөр шингөө бэлдээ тэгээд лиж тишээ гэдэг. Одоо бид нар тоглолтоор явлаа гэхэд одоо гадагшаа нэг юмд би явахаар боллоо шүү дээ. Тэгэх юм бол би ажиллаа л хийж дээ. Гадагшаа явах ч болохгүй ч юм гарах жишээ нэ тий. Гэх жишээ нэ. Ер нь бол хүн юу гэдэг хоолж исэн аяга хизээ шийддэг тий. Эцэн хоол амттай юм гэдэг. Тийм болохоор би драмын театр гэдэг тэр том сайхан айлсэл маш их юм сурч явсан. Маш их хэмээгч гисэн цааштай мэдмээрэн. Гэхдээ би юу урлаг хаяагүй штэ. Цааштай би өөрөө бие дагаад юм хийж болно. Өөрхөн бод сансан жүжигээ тавьж болно. Бүхэн миний нэг нээлттэй байна. Тийм болохоор дургуутэлж. Тэгэхээр ерөөхдөө сүүлийн үед бас их театрт орж ирсэн олон залуучууд театраас гараад тусдаа ингээ одоо продакшн байгуулад хамтлаг байгуулад тий бие дагаад явсан маш олон залуучууд байт юм л та. Тэгээ яагаад юунаас болоод ингээ залуучууд нь театраас ингээ цутаа гараад байгаа юм шиг тий. Зарим хүмүүс тэгж бодогдож байгаа. Эдгээр залуучууд яагаад театраас цутаагаад хуваараа продакшн байгуулад хуваараа хамтлаг байгуулаад яваад байгаа юм бэ? Энэ тал дээр. Одоо угаасаа яг нийгэм тийм биш үү тийм үстэй. Цалин мөнгө нэгт тий. Тэр чинь улсын байгууллага тий. Дээрээс хуваар ажиллах өдрий. Тэр бол яг тодорхойгүй. Угаасаа яг дуудлага гэж гардаг. Тэгээд дуудлагын дагуу ажиллана. Тэгээд хуваараа хүн өөрөөрхийн төлөө юм хүн ажиллаад одоо ер нь өлөө ажиллана сте. Тэ? Хүн өөрхөн төлөө явж байгаа юм чинь хүний төлөө юм чи хүн өөрхөн төлөө явж байгаа юм чинь ядрахаа үс санхаа мэдэхгүй явж штэ. Тийм болохоор тэгээд хуваараа юм ажиллаа дуртай юм хийгээ явж байгаа хүмүүс чинь цаашаа амьдрал ах номдоо болж юм. Цаашаа амьдрах гэдэг юм хүлцэхгүй гэдэг. Тийм болохоор одооны залуучууд бүгдээрээ бод сансан мөрөдөл зорилго маш их байна шүү дээ. Шал ондоо болсон байна шүү дээ. Өөрсдөө гоё. Өөрийн гэсэн өөрсдийнхэн гараар өөрийн гэсэн өөрсдийнхээ ертөнцийг өөрсдийнхээ одоо юу гэдэг фонт усыг бий болгох гэдэг шүү дээ, тий. Тэрний адил ер нь бүх залуучууд ер нь бод санж байгаа юм хийгээ явж чинь тэгээ бүгдэнд нь тийм болохоор амжилт хүсье, бүгд чадчихээн, эхнээсээ харуулж чинь. Тэгээ ер нь залуу хүмүүс бол одоо юу гэдэг том газарт ингээ ажиллаж байгаа зарим ингээ практик те туршлага хоригдлуулж байгаа гараад өөрсдийнхөө хуваараа юм хийгээд ингээ амжилтаа явж штэ те. Тийм болохоор тэр одоо стажинхэн одоо амьдралын хувь хүний хүсэл мөрөөдөл хорж болохгүй штэ бид нар тийм биз те. Далавчгүй шуунаас чадахгүйтай адилхан. Тийм болохоор тэр хүний далавч хэдий чиний ураг чинь тэдий чиний хол нис чадна. Тийм болохоор тэгээд хүсэл мөрөөдөл язгааргүй штэ. Тэрний адил одоо залуучууд би тэгж бодож байна. Сүүлийн үед бол одоо бас нэлээд кино жүжигийн эрэлт ихтэй байгааг сонссон юм байна. Тэгээ зарим одоо бас найруулагчдын бас дөлмөгөн одоо зохиолтой кино юм уу эсвэл одоо бага мөнгө амлагч юм уу энэ тохиолдолд бол одоо зарим нь одоо цупар эднэ гэж ярьдаг шүү дээ. Гоолох маягта татгалзан ариг өгч байгааг сонссон юм. Мөнгөний өнөж яваад юм уу? Үгүй юу л да чи бас мэдээж мөнгө вэ шүү дээ тий. Хүн өөрсдөө өмнөлж чадахгүй бол те хизээд би нөөртөөс илдээ хизээд өөрийнхөө үнцний бүү алд гэж те хүн өөрийгөө би өөрийгөө өмнөлөхгүй намайг хүн өмнөлөхгүй сте те тэрнтэй адилхан манайхан чи ер нь одоо барууныхоо л ирэх гоё л да Монголд бол ер нь ах нь эгч нь найз нь ахаа гэл дүүн ингээд ямар нэг юм ингээд нэг үнэгүй гуйж хагаал нэ ажил бол ажил амьдрал бол амьдрал
тэрийг ялгасаар хэрэгтэй л дээ. Тэ? Одоо юу гэдгийг хүнээр жоохон өнгөө юм хэлчих гээ тэ. Өнгөө тоглуулчих гээд. Одоо жишээ нь тэ. За тэгээд нэгтээ одоо жилэлээ штэ. Мэдээж уран бүтээл хүн сайн уран бүтээлийн төлөөл явна штэ тэ. Багш нь сайн байх юм бол шавн сайжрах гэдэгтэй адилхан. Мэдээж зохиол сайн байх хэвээр. Кино баг мэдээж туршлагатай сайн байх хэвээр. Найруулагч мэдээж сайн байх хэвээр. Оператор сайн байх хэвээр. Жүжигчд бүгдээрээ сайн байх хэвээр. Юу гэм бүгдээрээ мэрэгжлийн жүжигчд bijиж мэрэгжлийн хүмүүсээс мэрэгжлийн юм гарна шүү дээ, тэ. Сонирхчтой гарна. Ингээ хүмүүсээс ингийн юм гарна. Тийм үстэй. Тийм болохоор миний юу хэлэх гээд нөхөр сая би нэг 3 ялгаа хэлсэн шүү дээ, тэ. Нөгөөрөө юу хэлэх гээд нөхөр чаддаг хүн би бол мэрэгжлийн дууч найзууд би яагаад хамчихгүй шүү дээ. Би дэлгэр гүйцэхгүй бүжигч найзууд чадахгүй. Би юу гэдгийг одоо графикчин хүмүүс ээжүүд би ажиллаж чадахгүй тийм үстэй. Тэд нар эргүүлээд миний оронд миний ажлыг над чиг хийж чадахгүй шүү дээ. Яг тэрийг хэлээд байна л да. Тийм болохоор түрүүнд нэвтрүүлэг эхлээс өмнө 3 нэг ярьчихсан тий. Талхаа нэгээсэй гэж бодож байна хүмүүстэй чаддаг юм аа 100% хийчих. 100% хийснийхэн дараа дахиад өөрт чи юу багтаж байна. Тэрийг хүмүүст ингээд насан туршдаа ингээд нэг юм барайл яваад байдаг шүү дээ. Миний хувьд болохоор би бас тэрийг одоо тэгдгүүлдэ юу гэдгийг хүн бас амьдрал дээр хурдан суралцдаг хүн гэж байдаг шүү дээ. Юмаа гэж сурчаад цаашаа дахиад үзэж харах юм тэгж явах хэрэгтэй л дээ. Тэгжээж ер нь хүний оюун ухаан тарих задарна өшөө цаашаа хөгжин эрүүл биеинд сарууд ухаан оршин гэдэг шиг. Яг хүмүүс л яг ганцхан утгаар нь хэлдэг шүү дээ. Эрүүл биеинд сарууд ухаан гэдэг оршин дээрэс нь сарууд ухаанд мэдээж эрүүл бие оршин шүү дээ. Энэ би яагаад жоохон сонь ботекст хэлжлээ л дээ. Үзэгчд мань зарим нь ойлгохгүй ч магадгүй сарууд ухаанд эрүүл бие оршин гэдэг нь хүн оюун ухаанаараа өөрөө цэвэрхэн байлгаад айгүй өөдрөг байх тусам өвчин шаналыг мартчихдаг шүү дээ. Одоо хавдартай хүмүүс ингээд сэтгэлийн шаналаар яваад айгүй хурдан ингээд хавдран томроод ингээд тий. Тэрнтэй адилхан одоо ингээд зарим хүмүүсийг ингээд харвал өнгөрсний дараа хагалгаагаа үзэхэд амар том хавдартай хавдраа мэдхгүйсээр хагаад бүр ингээд насныхаа эцээр ингээд сайхан тий. Айгүй буянтай өнгөрсөн байна. Тэр хүн үлээд мэдээгүй байсан ч юм уу эсвэл мэдсэн болоод сэтгэлийн нэгэ байна л да тий. Ерөөсөө хамаагүй толгоонд нь тархинд нь уурах тархинд нь баяр баясгалаар дүүрэн тэгээ цаана үр хүүхэд нь юу гэж мөрөөдгөн одоо би ингээд өвчин зовлон шаналд баригдчихлаа гэдэг ингээд хүн тэрүүгээр яг мөхтөгдөхтэй адилхан. Тийм болохоор би ер нь оюун ухаанаач эрүүлэх дуртай, би хаагаач эрүүлэх дуртай. Тийм болохоор спортоор маш хичээлдэг. Дээрэс нь ер нь намгүй бол ер нь хүн хадахгүй шүү дээ. Бид нар ном уншихаар ер нь хүний оюун ухаанд одоо та хоёр ч дэгдэг шүү дээ. Зөвхөн ном өдөр уншихаар ямар нэг юм уншихаар ингээл нэг ургуулсан бодолт ингээл энд бөө ингээ фантастик юм бодогдоод ингээ төсөл бодогддог шүү дээ. Зураг төсөл яадаг вүлээ? Бодогддгоо те. Шууд хүлээж аваад. Шууд хүлээж авдаг шүү дээ нүдэрээ. Тийм болохоор ялгаа нь тийм байдаг. Тийм болохоор ер нь залуучууд ер нь одоо ер нь жоохон бас гоё тий. Би хагаач тэр ер нь цаашдаа өөрийн чинь дэрвэл мэдэн шүү дээ. Тэгэхээр жүжигчин Баттар бол одоо мэрэгжлийн жүжигчин хүн байгаа. Тэгэхээр шан цагаан талгаас амьдрал ажлынхаа гарааг эхэлсэн гэж яриад байгаа. Энэ ямар учиртай? За тэр наачаа бодлоо шууд худлаа гэж хэлжээ. Би 10 жилээ төгсчөөд 1 жил би өмжиж ажиллаж ирсэн. Тухайн чинь одоо хүний амьдрал өстэй. Бид ингээд зөөгч баримаа хийгээд дэвжээлөө. Төлбөр болох гол суусан төлбөр тухайн үед чинь өндөр. Тэгээд би одоо тухайн үед чамаа гш байсан. Тэгээд нөгөө лүк гэдэг агентлаг байсан байхгүй зургийн фото студ. Тэгээд амьдралдаа нөгөө фото зураг агуулж үзээгүй юм чи яах вэ? Нэг хэдийн янзаар зураг авдаг юм байна. Тэгээд ингээд нэг бичгийн цаас шиг юм дээр ингээд 4 5 янзаар ингээд өгчдөг штэ. Одоо жоохон байж тээ 17 8 байсан юм уу та. 10 жилийн өмнө. Тэгээд яг лүк гэдэг агентлагаар зураг авахлахаар орлоо. Онон гэдэг ах үед. Одоо нэрийн сайн санаж байна. Тэгээд Онон Бат. Тийм тэгээд тэнд орсон чинь лүк шанстай хамтарч ажилладаг юм байна. За. Тэгээд чи энийг сонирхоод үзэж гэхээр яг хөт нэг өөр ажил хийгээд өөрхийн хөдөлмөрөөр олсон одоо өөрхийн ариун хөдөлмөрөөр олсон одоо эн чин төлбөр олсон гэд бас нэг тодорхой хэмжээний мөнгөтэй болсон байгаа шүү дээ. Тэгээд сонирхоо үзлээ тухай чи хэдэн дөрөв гэлээ. За тэгээ зүгээр сонирхоод үзэхгүй юу. Тэр шанс агентлагт нь орсон юм тий. Тэгээд явж үзэхгүй юу. Зураг авахлангаа. Тэгээд тэр бол зүгээр юу гэх юм бэ? Тэр шанс агентлаг бол зүгээр нэг 45 хоног нэг өөдөө шүү дээ. Би
нэг хэдэн удаагийн үнд нэлээ явж үтсэн. Тэгээ би 6 ямар ч ахуулаа тэгээд яасан. Тэрнтэй бол миний одоо юу гэдэг хүмүүсийн ойлгосноор ингэж шанс явуулж өгч юм ба шүү. Харин одоо тийм байдгүй маа наач үлгэр штэ тийм эстэй. Одоо энэ тэнд хэлж байгаа хүмүүс би бүгд нэлмээр одоо бүжгийн секс дуулангууд байгаа штэ. 45 хоногт хүмүүсийн 4 жил үстэй юм сурчлаа л гэж яахан тэгээд тэгээ би юу гэдгийг одооны хүмүүс шиг тийм юм сонирхолтой удаа тэгээд явсан л явна штэ. Миний мөрөөдөл бол зорилго өөр байгаа штэ. Би усын нуун, ёсын дагна гэж явсан. Тэрнийхэн дагуу би чадсан. Тэгээ би соёл урлагийн сургууль шалгалт өгөө тэнцээд орсон. Тэгээд 4 жил сураад тэгэл явсан да гэж. Тийм тэгээд сойс. Тэгэхээр бас би харин бас яагаад энэ асуултыг асуусан бэ? Наадах чинь дээр нэг сайтн дээр өвчсөн байсан. Наа чинь шансаа агентлагаас амьдралынхаа гарааг эхэлсэн гэхээр яахаараа мэрэгжлийн жүжигчин агентлагаас амьдралын гараагаар эхэлт юм болоо гэж. Өөр өөрсдийнх нь юу гэдэг чинь нөгөө юугаа бас яах гэж л яадаг бахал та нэр үрж те. Тэгээ шанс агентлаг бол ерөнхийдөө одоо жүжигчин Баттүрийн одоо карьераас өөрсдийнхөө үйл ажиллагааг сурталчлах бас нэг арга байсан байж болох юм байна те. Ингэж ашиглав. Ингээ ах үү тэгээд одоо би тэрийг ч одоо буруу шахаад явах үү. Юугаа 2 3 кинон тоглоод жоо олонний танил болоод исэн чинь хамраас өгөөд нөгөө чи их зантай олчлаа гэл бас бичээд байгаа юм. Намаагүй? Тий. За. Яриа мөрөө жоох өөр болол. Тэр бол өстой тийм байхгүй. Би байгаад байдаг. Хэлэх гэсэн юм ашиг холчдаг. Тийм зантай. Тийм болохоор зарим хүмүүс бас жоохон дургу байдаг ч байж магадгүй. Ажлыг бол би яг ажлын үүднээр тавьдаг. Ажил амьдрал ажлыг хоёроо бол яг салгадаг. Яг уран бүтээл дээр бол би яг л бүх юмаа би зохион байгуулалттай өөрөөсөө би тодорхой хэмжээний хариуцлага өөрөөсөө шаардлага тавьдаг. Тэрнийхэн дагуу би ажилладаг. Зөвөр наадахаараа тооёрсоо юу асах чинь гадуур тийм хүүхдүүд байх шиг байна л та. Жүжигч юм биш те. Загвар хүмүүстэй те. Загвар өмсөх ч юм уу нэг бол дуучин ч юм. Тийм тэгээд нэг ганц 2 кино тоглоод фүк гал нисчдэг те. Тэгээд бас гонш нь өөрчлөгдсөн юм биш бас. Жүжигчин загвар өмсөгч тэр. Харин тэгээд хэлээ л те. Одоо аюу амархан болж штэ. To be or not to be лөө. Юу гэсэн шоу. Тэрүүгээр нэг хүүхд орсон. Соох амир загинжсэн. Би нэг үзэж байгааг нэг цоохыг загинж явахт нь харчихгүй юу. Нэг хүүхд орж ирэл. За, сонирхол юу? Хобби юу гэсэн чи. Миний хобби дуулах, жүжиглэх, бүжиглэх гэд хэлж байгаа байхгүй. Тэр чинь сосруу оромгоо бүр гайхаад яг аль нь юм бэ гэд. Шокнд дараад шоо загинцсан л та. Юу нэ чи одоо тий урдлаг гэдэг юм чи өөрөө дуу, бүжиг, жүжиг гуравт л хатгадаг юм байхгүй. Чи ертөнцийн те энэ дэлхийн ертөнцийн энэ гурав байхгүй ер нь хүний оюун ухаан ер нь мөхөн те хүн гэж юу араатан шинжрүү гарна те чи энэ гурвыг нь хобби болгох хинбэ гэж хэлжсэн байхгүй те тэр хүүхдийн бол буруу бол биш л юм бодохгүй л хэлсэн юм шүү тийм тэгэхээр яваа тэргээр тань одооны хүүхдүүд тийм та нар юм бити бодохгүй л биш хэлхээс юм бод гэж хэлж байгаа юм л та те тэрнтэй адилхан одоо ингэж хэлүүлж байгаа хүүхдүүд одоо юу гэдгийг ич хэрэгтэй л те яагаад үжигчин гэж за ард түмэнд жүжигчин хөндлөж байгаа одоо ёсын дагалтай цаашаа суралцлаа тий. Өнөхөр өөрөө жүжигдмээр санагдаж тэр сургууль соёлд нь ороод юм нь үзээд сонсоо туулаад үзэхэр арай ондоо болно шүү дээ. Тий. Ерөнхийдөө одоо тийм зан гарах байдал нь бол тийм болохоор миний хувьд ер нь киномен тоглоод тийм хамраас өгөөд од мод болоод ах юм ерөөсөө надад тийм байхгүй би тийм од гэсэн юм үнэхээр дургу од гэж байхгүй шүү дээ. Олны танил гэж л байдаг үстэй. Тийм болохоор би зүгээр олны танил хүн ер нь тэгж л бодож байгаа. Одоо нэг хүн амьтанд танигдчих эхлэх шиг байна чаваас хөр. Тийм болохоор тэгээд олны танил гэж хэлмээр байна. Од гэдэг миний ойлголтоор од гэдэг бол Монголд өнөхөр зөвхөн штэ. Харангийн лавгаах байна. Орон бонцдог байна. Тэгээд манай алтан үеийн жүжигч байна тий. Одоо ингээд одоо дуучтаас одоо та хизээ од болох бол би од болохгүй олны танил хэвээр явах уу. Тэгээ од гэж ер нь мэдхгүй. Ер нь хүн яг юу гэдгийг яг өөрхийн дуртай юм аа хүсэл мөрөөдлөө яг чин сэтгэлээсээ ингээд хийгээд явж байгаа цагт бол болно гэж боддөө штэ. Юу гэдэг нэг цол гуншин их таадаг болчих хүмүүс хөөдөг болчих нэг юмний араас те. Би тийм юмд нэх ер нь сүсэхгүй. Зарим хүмүүс айгүй гоё нэр өгдөг. Яг түрээс одоо юу гэдэг хийж байгаа чинь нэмья гэвэл бүтээлийг чинь үнэлээд одоо цол гуншин бол авахгүй гэсэн. Үгүй тэгвэл хондоо штэ. Зарим хүчээр аваад штэ. Ойлгож байгаа юм байна те. Жишээлх юм. Ари алгаар авдаг болсон. Жишээлх юм бол жишээлх юм бол мэдэхгүй миний мэдэхгүй одоо мэдэхгүй нэг дууч мас баг зэрэг мэдэхгүй баг. Сэлэндэр үнэлсэнд ямар хамтлагийн тэр гээл тэх юм. Би одоо тэрийг танихгүй.
Тэгэл юу хийгээд тэгээ авчтiin бөө мэд тэгээд харин цол гоншин хэрэгэн цолын чин ард түмэн өөрсдөө үнэлэгдээд хийсэн юмтай хүлэн шүрхцэн хөндлөгдөг үстэй. Тэрийн төр зэсэг ойлгоо. Тий. Тэр юу хинч танихгүй хүмүүс авдаг болсон байна. Тэгэхээр юу гэдгийг манай багш хэлдэг байсан л та. Хинэж танихгүй. Тэ гавьяат ард түмжигчин байснаас ард түмэндээ хөндлөгдсөн гавьяат ард байсан. Илүү шүү гэдэг үсэн. Тэр үнэхээр үнэн л дээ. Батүр бас найзуудын талаараа бас асуухад одоо ингээд урлаг соёлын чиг хоорондох найзууд байдаг шүү дээ. Батүр яг ингээд урлаг соёлын найзууд ихэр хийх юм байна. Урлаг соёлын найзууд гэвэл одоо тийм манай ингээд яг бүр нэг сайн найзууд байдаг чинь тэрвэрлдээ явчихдаг. Тэрвэрлдээ явчихдаг гэхэр чи бас ховор юм аа яг нөгөө ховород. Тэгээ яг нөгөө уран бүтээлээрээ гоё ингээд уулзал айгуугаа найзууд байдаг. Тэгэл ингээд энэ тэнд тусдаа ажлаа хийгээл өөр ингэсэн амьдралтай хүмүүс те. Яг нэгэндээ хэрэг болох үед нь гоё ингээд уцтаа те чадах юмар тусалчдаг. Хаяа юу вэ найзаа зурагт мөртөр ах юм бол гарсан юмд нь баяр хүрчдэг ч юм уу те. Тэгээд жоохон тэр ингээд урлагийн хүмүүс жоохон завгүй талаасаа л тэгдэг байх та. Хүмүүс бол ер нь найз нартайгаа байн холбоотой те уцсан шүрмсээр нь ярина тэгэл таарсан юм болгондоо те. Танаа одоо жүжигчний ангийн сургуулиас ангиас чинь те олонний танил болсон ямар хүмүүс юм. Одоо нэг хэцүү өнгийн манай баяраа можих хоёр шүү дээ. Баяраа можих. За тэгээд манай драмын театрт ажилладаг манай ангийн Тамираа байна. Тэгээд одоо танаас ажилласан Батулга гэдэг залуу. Тийм тэгээд манай 3 охины нөхөр бэлгэж байгаа гэдэг залуу. 3 охины нөхөр. 3 охины анхмаагийн нөхөр. Тэгээд ер нь залуучууд нь бүгдээрээ л ер нь бас тэг өөрсдийнхөө үед бас хүмүүс танигдаад явж гин л. Тэгээ сая 3 охины нөхөр гэхээр нь одоо гурвуулантаа суудсан юм байна. Тэгээ сүүлийн үед бол ер нь бас нэг нэлийн клип тий жүжигэнд бол кинонд бол нэлийн тоглож байгаа. Тэгээ дуучин Нарангийн клипэнд хинтээ тоглолоо. Одгөрлөгчтэй. Яасан. Юу болсон? Зүгээр тоглолт дууссан шүү дээ. Хамт байгаа юм уу? Дуучин гинэ топ одоо модель од гэрлийн нэл амрагаар одоо сонгогдлоо гэсэн байсан шүү дээ. Нялах гэж шийдсэн. Тэр наач бүр яг үнэхээр нэг хэсэг бол бүр толгойн өвчин болсон. Тэгээд би нэг клипэнд нэг тоглоод байдгүй. Тэгээд мэдээч нарагч мэдгүй юм байхгүй шүү дээ. Маш сайн дуучин, маш сайн уран бүтээл гаргадаг, өөрөө санал тавьсан. Ингээд ийм гол дүрийн залгайг олдохгүй 8 минут ингээд туслаач. Тэгээд тухайд од гэрлэгч мэдээг байсан. Ямар ч нэг хүүхэнтэй ч тоглоно жоо гол дүрийн залгаа энэ slow emotion-аар хийж байгаа. Ийм жүжигчсэн тоглолт болохоор айгу тийм зааж жүжигч хүн байх хэрэгтэй. Тэгээд ингээд нэг юм мимик гэдэг бүх юм айгу хэрэгтэй байна. Тэгээд би чинь тухайд нэг сахлаа тавилаа. Оператор маань хэллээ. Жохон жанр нэг сонирхолтой их. Тэгээд тэр клип чинь 2012 оны шилдэг клип авсан шүү дээ. Тэгээ од гэрлэгчтэй би тэр тоглолтыг би явж байгаад нэг их чимд хүүхэнд дурлаад хийж байгаа ингээд клипэн дээр гэдэг чинь тэр клипийг амьдрал дээр бий болгочлоо хүмүүс чинь. Манайха чи шууд нэг юм ойлгох туфта тий. Тусгаасаалаа гарч байхад нөгөө хартаа их нэртэй хардаал тий. Одоо хүртэл амьдарч байгаа гэдэг яг тэрүүгээр нь ойлгоцсон. Тэр шиг би одоо яг одоо ингээд камерад орж байгаа хэлчих. Тийм ерөөсөө байхгүй. Сайт дээр бичээд одоо сайтууд одоо бас арай зоргоороо бичиж чинь тий. Хэрвээ би ихнэр хөлтөөсөн бол одоо ингээ юу гэдэг гэр бүл салгахаар юм бичиж чинь. Од гэрлэгч гэсэн тий. Ингээд хүмүүсийн амьдралд одоо ингээ хүн дээр хүлээж авах гэж байна. Үгүй ч хүн дээр хүлээж авах. Зарим хүмүүс чинь ойлгохгүй хүмүүс гэж байна шүү дээ тийм үстэй. Гар гэрийн хүмүүс чинь тий ойлгодог хүмүүс нь ойлгохгүй хүмүүс байна тий. Хартаа хүмүүс нь харгүй хүмүүс байна тийм үстэй. Юм жижиг гэмиг том болгодог хүмүүс бас байна шүү дээ. Би нарыг чинь клипнээс од гэрлэгчтэй ёор дахиж таараагүй уулзаагүй. Тэгсэн чи одоо од гэрлэгч дээрээ бүр бүгдээ нэгэн дээвд орж тэгээд нялгамрагаар нь одоо чиний хэлдэг шиг тий од гэрлэгч жүжигчингээ топ модель од гэрлэгч жүжигчин Батар сэтгэл алдарч одоо топ модель од гэрлэгч надад сэтгэл алдарлаа юу би одоо од гэрлэгчтэй явлаа юу тий би одоо од гэрлэгчтэй явлаа юу тий тэрийг одоо бүр хэлмээр нь энэ бүр овшээ бүр шал одоо юм баримттай бичээсэй гэж хэлмээр нь хүмүүстэй тий энэ сайтынханд ялангуяа сайтынханд хандаад хэлчихэ. Тийм бол асууж болно шүү дээ. Тийм үнэхээр ингээ хөтөлцөөд ч юм үнэхээр ингээ хамт явжсэн тийм юм байна уу баримттай юм байвал бүр тэгээд бүр ингээ гаргаад хэлчихээ чи би бол тийм юу гэдгийг ялангуяа шулуун зантай ирэх хүн. Үнэхээр тэгсэн би шулуун хэлж чинь. Оо тэгсэн үнэн миний амьдрал та нарт ямар хамаатай. Ингээ би тэгээд хэлчих чадтай юм хариуцлага даачих чадтай тийм ирэх хүн.
Тэгэд ямар ч ор үндэсгөө би хамт юм тоглосон. Одоо ирдэгч би их чиг маш их хүндэтгсэн. Үнэхээр мундаг хүн билээ. Ингээд юм хэлэнгүүд өөрөө маш их хичээгээд те. Тэгээд одоо үнэхээр сайхан яваа нэгний хүн болгол ингэж муулдаг өстэй. Одоо ирдэгчийн насан дээр одоо Монголд ингэ явж байгаа бүсгүйчүүд байна байхгүй л байгаа өстэй. Тийм болохоор хүмүүс ерөнхийдөө одоо бас саяны клипэн дээр бас өөрөө одоо гэрэл топ модельд бас одоо жүжигчин талаас заавар зөвлөгөө өгсөн юм шүү дээ. Мэдээж асуудаг байхгүй юм мэдээж мэржлэнээс те. За их чинь яамаар байна. Одоо ингэмээр ингээл юм хэлэнгүүт айгуугаа сэтгэлээрээ те. Тэгээ хүмүүс ч одоо юу гэдгийг ингээл нэг мэн гот нь ийм их цантай намайг бас тэгж ирдэгсэн. Наа чи амар их цантай хамраас өгсөн. Бараг тэнгэрийн амтын багийн хүн амтанд харьцдаг залуу гэж би ч хүн шүү дээ. Би тэнгэр мэнгэрээр явдаг, би газраар явдаг. Тийм. Тэгээ ер нь хүн ийг л өгсөн гоё шүү дээ. Тэгээ тэнгэрээр явдаг хүмүүс нь тэнгэрээр явдаг тохиолдолд таалж байна шүү дээ. Би л одоохондоо газраар явж байна. Тийм болохоор хүмүүс энийг ялах салгаачаад гэж хэлмээр байна. Тэгээ одоо бүх юм зохиогч ирэхин дагуу болж байна. Хууль чанга болж байна. Сайтын хандж хэлэхэд оролдохгүй юмараа бити оролдооч. Бичихгүй маа битгий бичээч. Зүгээр хүмүүсээр мөнгө олох харгаа битгий хийгээч. Бас өргөдөлтөө шүү дээ тий. Мөрөөр ажиллаж явж байгаа. Тэгэж юу гэдгийг нэг юм болгон дээр тавиулах дуртай, бичлэх дуртай хүмүүсээ тэгээч. Миний хувьд бол би тийм юм сонирхолтой биш. Би мөрөөрөө тий би хүн амтнд ингээ од модыг толгойд явдггүй. Тийм болохоор 50 байлгаач л гэж хэлмээр. Хүмүүс бас тэр сайтаар дамжуулж карьер өсгөдөн шүү дээ. Муугаар бичүүлж. Тэрэн дээр бол ямар хэрэг байгаа юм бэ тэр. Хүн яг амьдрал дээр ямар вэ тэрүүгээр хүн хүлээж авч ин тэрүүгээр л байх хэрэгтэй шүү дээ. Тэгээд жүжиг тавих хэрэг яах юм бэ тий. Амьдрал дээр ш тэр ажил дээр ш жүжиглээд яах юм бэ. Чин тэгвэл бүх юм сонирхолтой болно шүү дээ. Бүх юм дээр жүжиглээд явах юм тутгаалт чинь шүү дээ. Би хинбэ гэдгийг ойлгох болчихно шүү дээ. Бүх юм дээр барилдах хүн барилдад яваад тэр хүн ч одоо утгаалт нь шүү дээ. Харьцаг олдохгүй шүү дээ. Тэрнтэй адилхан юу гэдгийг тэгж бичих хэвээр хүмүүсээ бич тийм дуртай хүмүүс нь байгаах. Миний бол юу гэдгийг нэрээр оролдох бай маш их дургу. Жүжигч Баттөр одоо бодибилдингээр хичээллэх дуртай. Ер нь өөрөө би ирүүл Саруул ухаан гэж түрүү ярьжсэн тий. 2008 оны улсын аварга шалгуулах тэмцээний хүрэл медальтай гэж. Сонирхож анх сонирхоод урлагийн хүн мэдээж маш сайхан байх хэвээр. Бид гадныхан одоо хар багаас чек чинь бүрслээ гээл тий. Ингээл Жакин Норс шуурсныг ингээл үзэл өсөөл. Яг тухайд бид нарт айгуугай бас хүмүүс өдөр дуурайж авдаг байлаа шүү дээ. Чинь айгуух спортер хичээлэл тий. Тэрний адил манай Монголд одоо юу гэдгийг ингээд нэг Монгол жүжигчин гэхээр л тийм байж болдгоо юм. Гадныхан заавал тийм байх. Над чиг байж болдгоо юм уу гэж. Над чиг биш л дээ зүгээр. Ягаад тийм эрүүл бие хаатай байж болдгоо юм бэ тий. Бид нар чинь адилхан хүмүүс хил усан дээр болохос ямар илүү дэдэ бие хаатай илүү гар үлдээ заийцсан байгаа ш. Тийм болохоор кино үзэж байгаа жүжиг үзэж байгаа үзэгчид маш гоё юм харах гэж. Маш 100% одоо оюун ухааны ингээд ер нь бүх сэтгэлийн таашаал авах гэж ирдэг. Тийм болохоор юу гэдгийг ингээд амар муухай хогт гарч муухай шүү дээ. Тэгэл гараал муу шүү дээ. Тэгсэн чинь нэг гой залуугийн дүрд нэг гачи юм тоглуулч тэр нь гой залууг нь гой хүүхний дүр тийм тоглуулч таараагүй гэдэг ч юм уу тийм. Одоо ингээд нэг ярьдэн шүү дээ. Яг үнэхээр тийм л өгс гадныхан тийм байдаг шүү дээ. Тэрнтэй адилхан би өөрөө цаана тавьсан зорилго би түнд хэлсэн тийм байгуулгаар бас би бас маш дээд зэргийн бэлтгэлтэй авах болохгүй. Хүн одоо яг одоо юу гэдэг үзэгчд те нэг уран бүтээлийг чи үзчихээ киног ч юм уу үзчихэд хажууд ч нь одоо муулж исэн тохиолдол байна. Одоо муулж исэн гэж ингэж муулж исэн юм аа. Босгоо салаан дээрээс харчаад дөрөн сүлдээ штэ. Тэгээ нэг хүмүүс ингээд манайхаа ч нэг шивнэж ярил шивнээд ярьчихгүй ингэж заавал чанга хард штэ. За тийм сонсогдохгүй ярьчихгүй. Тий нөгөөд чинь бай тий амар чанга шиг нэг тий ингээд нүүр улаагаал ингээд чих ингээд бүр улам сонсохгүй бол бүр ингээд сонирн болол тэгж авах биш тэр чинь ингээд халцсан тоota хараа муута хөгшин сүлдээ хартай нэртэй гачин юм байдгийг наа чи болохоор би хаа сая тий ингээд залуухан биш гэдэг навсаат л муулж байгаа байхгүй яг сайлсан юм шүү байр. Үгүй яг ингээд тэр чинь ингээд дөрөөр нь муулаад байна тий тухайд би яг өөрөө нь фохгүй штэ за хүмүүс тэгж үдэж часан надаа бас нэлээ ичимхий юм шиг байна тий. Ичхэмдэр ичнэ мэдээж ичихгүй юм гэж юу ахав тий. Тэр дүрдээ их таарамж муутай дургүй байдаг гэсэн үнэ. Үгүй шүү дээ, юу шүү дээ. Би дүр болгонд хайртай. Мэдээж би хийж байгаа ажил болгонд дүр болгонд би үнэхээр за энэ кинон дээр би 50% тоглож чинь. За энэ тэрний кино би ингэж тоглож чинь. Би хизээч тэхгүй шүү дээ. Тэд дөр өгсөн юм чинь айл. Би хизээч тэхгүй хүн бол юу гэдгийг цааш миний нэр гарна шүү дээ. Тий. Тэгээ дээрэс нь давхар миний нэрний цаана бүх
ихэвчлэн урдаг гэж тий. Зохиолчд, найруулагчид. Тийм болохоор юу гэдгийг би бүх орж байгаа ажилдаа бүх кинон дээр би сэтгэл зүрхээ 100% зориулж ажилладаг. Тийм. Гэтэ тэр дүрд маш их сайн хувирсан юм тий. Одоо тийм байлгүй үзэгчд тэгээд хүрсэн болдог маш их баярлж байна. Оюутан багтаа ер нь хичнээн охинтой үргэлжсэн. Айгуу бараг зөвхөн ганц байна. Ганц байна уу? Хий. Өнгөрсөн юм өнгөрснээр. Өнгөрсөн юм үзэхэд хэрэггүй бах те. Соко гэдэг юм шүү. Sound of Kiss-ийн хамтлаг. За байсан. Тэг ягаас алдсан. Тэгэл болчихгүй. Тэгэл тэрийг одоо заавал би нэг хувийн мөнгө согторгүй. Зарим хүмүүс одоо яагаад зүгээр гоё хэлчихгүй юу? Ямар хамаатай. Үгүй тэгэл тухайд үрчээсээ салсан шүү дээ. Би бол зүгээр хэлэх юм хэлждэг шулуун шулуун. Тэгээ би үерхсэн үнэн салсан үнэн. Тэгээ болоо шүү дээ. Заавал нарийн юм бүгдийн хүн хэдий ч нэ хувийн нууцаа хүн хэлэх тусам хэдий ч нэ хамгаалт буурныг сонсч байсан. Тэ? Тэгээд би бас болохоор одоо өөрөөс ч болсон юм болов гэж бодод байна л да. Ягаад тэгэхээр одоо урд руугаар нь маш олон охид бүсгүүчүүд гүйд тоодгүй гэж сонссон юм. Гэдэг бүгөөд ахаж хайшаа юм тий. Тэгээд Facebook одоо тэр гар утсан чинь байнга одоо цахим уудсан чинь бол одоо мессеж ирдэг тэгэл ерөөсө байнга л танилцсан байраа одоо гэдэг утгатай мессеж ирдэг юм шиг байл шүү дээ. Үгүй яг тэгээд зарим хүмүүс яг үзэгчд маань за та тийм жижиг шүү баяр хүргэе гэдэг заримд нэг баяр хүргээл явуулд те зарим нь зарим хүмүүс бол арай өөр шүү дээ. Зарим хүмүүс нэр өөр утгаар танилцах гэдэг те тийм болохоор би ямар утгаар гүрдгийн одоо арай л одоо сайн байна тантай ингээд танилцсан найзуулж болох зарим эсвэл нэг уулзсан юм гэж гэх юм те тийм дэр би хариу биш. Уулзчихсан тохиолдол байгаа. Хавар байхгүй. Байгаа үү те. Зургийг хараад таалагдсан хүүхэн охин мөн. Ер нь баг хэцүүтэй байна. Ганц хоёр болоо бах те. Ер нь байхгүй таа. Би ер нь тэгж танилцах дургүй ер нь хүн амьдрал дээр нь яг юу гэдгийг. Яг амьдрал дээр ингээд таалагдаад энэ айгүй ямар гоё бүсгүй ямар гоё охин бэ гэдэг очиж танилцж байсан удаа айгүй ховор юм байна. Тэгээд дандаа л хойноос ч Google ярьдаг. Үгүй. Тэгэхээр ингээд байгаа бас энэ дээр ч бас хүмүүс зарим нэг хүүхэмсэг хүүхнүүдийг ерөөсө бужигнуулдаг л. Зарим нь болохоор гомо гэж яриад байгаа. Манай Баттүр хийжш тийм шүү дээ. Аюу яг ир хүний хувьд аюу завтай юм ярьж. Хүүхэмсэг биш гэхээр зарим нь гомо болгоо ярьчих. За яг тийм хүүхэмсэг гэдэр гэж тий тал дээр бол 100% хэлжээ бишээ. Тэгээд найс нөхд маш мэд намайг. Тэгээд би за гомо гэдэг бол нэр үнэхээр инээд төрөөд байна тий. Би Монгол хүн болж төрсөн. Би хэзэж болохгүй болгочгүй хэлжээ. Тэгээд аюу одоо ямар нэг юм амлж болтон гэсэн амлчээ. Тэ амлчээ зүгээр. Би ихрэлтэй. Би хар багаас өөртөө бас адилхан нэг залуутай өслөө л дөө. За тэгээд ингээд хорвоорчсонс дээр бас хамт төрүүлсэн. Ихэр. Хоёр ихэр гэсэн. Их гарын дүүтэй эрх зүйч мэрэгжилтэй залуу байгаа. Ээжтэй бас маш их баярлж явдаг та. Тэгээд манай ихэр бол айлцын гэр бүл зохиогоо авч байгаа. Хоёр хөөрхөн хүүхэдтэй. Яг нэг адилхан царайтай юу өөр яагаад байна л да. Ихэр нь одоо гэр бүл зохиогоо одоо хоёр хөөрхөн хүүтэй болчиход ингээ явж байхад нөгөө ихэр нь яагаад ингээ гэр бүл зохиохгүй өдийн насны эрэгтэй хүн ингээ яваад байна гэсэн асуултан дээрээс гомо гэсэн юм чи гарч ирсэн юм шиг. Гэхдээ манайх дэдэг байхад одоо баг Монголд ер нь одоо ингээ дуулал гайваа гарч иж байгаа нь гайваа дуучин залуу байх юм гэдэг гомо олгочод байна шүү дээ. Хүн болгоны гомо олгочод байна шүү дээ. Санаа гайгүй хүн гараад ирэх юм бол явдалтаа сүудэрдэг гэж ингэ хэлчихсэн шүү дээ. Яг энэ яг зарим хүмүүс яг юу гэмэр ч юм дээ. Яг тийм сэтгхүүтэй хүмүүс тэгж гаргадаг байх гэж бодож байна л доо. Гомо хүмүүс нь одоо мэдээж одоо ингээд гуруулаа байлаа гэхэд эсрэг хүүстэн хүмүүс байгаа шүү дээ. Та хоёр ч гэсэн тэр хүмүүс бас таалагдж байгаа шүү дээ. Би ч таалагдж байгаа те. Тэр хүмүүс чинь юу гэдгийг бас одоо нийгэм одоо яалтаач мэ бид тэр хүмүүс чинь тэгээд төрсэн хүмүүс чинь яах юм бэ тий. Тийм болохоор тэр хүмүүс өөрсдөө ертөнцөөр амьдар бид нар өөрсдөө ертөнцөөр амьдарна. Та бас түрүүн тэгж хэллээ шүү дээ. Одоо Монголд нэг гайгүй дуучин гайгүй нэг залуучууд гараад ирэх юм бол гомо гэдэг нэ гэдэг. Та бол одоо тэр гайгүй залуучуудын дунд нь багтаал яваад байна тий. Тэгж яриад байгаа юм чинь. За ямар ч хөдөлмөрж гинэ. Гайгүй байхын тулд гайгүй гэдэг нь одоо нэг царай зүс би хааг нь л яриад байна л да. Одоо мэдээж штэ. Тий одоо яг үйлдэл чинь өдөр болгон болцдог гэж бас сонссон юм. Нилээ хөөгмсг юм шиг. Ямар амир зав байна ачаа. Одоо ерөөс тийм амир би нэг тийм завсаад байдгүй. Аль хөргөө завгүй байлгадаг. Өдөр болгон болцоод явлаа бурхан манд тэгээд ажил амьдрал сүрнэстэй тэгээ явж явах цаав чаалах тийм сонирхолч байдгүй надаа.
Танаа одоо ихэр чинь те нэр нь яг хин гэдэг юм бэ? Баттамир хоёр яг адилхан царайтай ихрүүд үү? Нэг бол 2-9. Тэгээ би аавыг дөрөөсөн манай ээжийг дөрөөсөн гэхүүтэй те. Усны тусал шиг адилхан гэж. Биш. Хүмүүс наачаар нөгөө сайтууд чинь харсан юм шиг ярьж байгаа байхгүй. Тэгэд хүмүүс чи инээд нь хүрээл те. Яагаад ингэ бичтэй юм бэ? Юу лээ? Жүжигчин Батбарын ихэр нь усны тусал шиг хаяа завгүй үед нь оронд нь кино тоглодог. Ямар хамрын биччихээ тий. Бичтэй битэр ихэр үж болно. Миний ихэр миний ажлыг хийж чадахгүй шүү дээ. Би ажил хийж чадахгүй шүү дээ. Тэрний адил. Бараг октодоо хуугаа авчихчих гэж нөө. Тий. Одоо тийм хийж байхгүй шүү дээ. Тэгэхээр тийм болохоор л одоо үнэн бодтой зөв мэдээллийг үзэгчдэд өгөөч гэж энэ сонин сэтгүүл сайтын бүгдэнд нь хэлмээр байна. Манай харцаахан бол тийм шүү дээ. Тийм одоо тэгээ би ингэж залруулж штэ тий. Одоо гэрлэгчтэй тийм асуудал ямарч байхгүй. Би тэр хүнийг маш хөдөлмөрч тэр мундаг эмэгтэйг нь бөөндөлж явсан. Явдаг. Тэгж хэллээ. Миний хувьд гомо биш. Өдрөлөн болцдоггүй. Тэгээ гудамжинд нэг авгаа нөхөр хоёр зодолж исэн чинь салгах гэж очиж зодуулсан гэж сонссон юм. Тийм болсон юм аа бас. Нэг мэдхгүй одоо эмэгтэй хүн гар үрдэ ирчүүд байдэн штэ. Би тэрний ерөөсөө би ойлгодгүй. Тэр юу гэдэг тархиныхын тогон тасарсан хүмүүс л байдаг байх л та. Маслаад явж идэм ааш. Гэрийн цагаан өдөр штэ. Тэр чинь 100 баг 2 жилийн өмнө хаа. Хороолт. Яг нэг мач гараад чинь зүгээр л ойрлоо. Тэр үрч хүмүүс салахгүй юм. Тэгээд одоо би чинь нэгт би иргэн хүн. Тэгээд яаж зүгээр байгаа хараад авах тий. Улаан цагаан жоохон зодолчтой юм болохоор гэж. Үгүй би хүн ингэ зодолдох хэрэгтэй зургуу. Ер нь нударгаар юм шидэх би ястаа дөрөв. Айлал хүн хөлцөнгөө юм дараа байх хэрэгтэй. Хүн нэг зохиот авахд ер нь сууж идэг шүү. Хоёр зохиод арай бас тэсэхгүй баха. Эцэг хийсэн гэдэг дэрвэн сайхан заяагаад өгсөн би яагаад чи ямар зүгээр иж ирэмдэг болох таа ш. Тэгээд салгах гээд очлоо. Тэгээд нөхөр нь хүмүүсийн нүдэн дээр ихнэрээ ингээл бараг шанаатаал дүүшүүлээд байх. Яагаад байгаа юм бэ гэл. Та чи яаж байгаа юм бэ гэл. Чаашин салгаад ихнэрийг холдуулаад болооч идэр гэл. Тэгээ нөхөр нэмэлээжсэн чинь нөгөө ихэр нь эргүүлээ зүгээр хүнд нь бараг тоосго байсан гэмээр юм. Яасан ч хүнд цүнхий нүүр нүнд зүгээр манарт лаас намайг зүгээр. Тэгээ би чи бүр өөрөө бүр гайхаа шокод орчих юм чи. Бүр гайхаад би дахиж бид нэр хүн рүү ойртохгүй шүү дээ. Оо за мөрөөрөө яваа шүү. Чи гэр юм аа. Чи мөч ороод идэг үгүй чи тухайд чигнээс ойлгосон. Нэр үнэхээр хүн тэг хүний хүмүүс гаргаад те бас тэгээд зодуулж яхад салгаад тэгсэ чи ёстой юу гэдгийг одоо тухайн үед тэр эмэгтэйг би бас муулмааргүй юм л да бас юу гэдгийг хөрхэн хараа бодож байгаа хаа те дараа нь наа залуу чи юу гэдгийг одоо тийм эмэгтэй хүн дараа хурж байгаа хэрэг чи ухаан мутал байгаа шүү дээ одоо буруугаар ойлгоо шүү дээ бас нэг жижигхэн нэг юм өргөсөйг бүхэл бүтэн мод болгодог хүмүүс байгаа шүү дээ чи наадаа яагаад тандгийг чамаа өмөрсөнгөл орой бас очиод зодуулна гэж хайдаг юм уус тийм гэр бүлийн хүчрхээлд байдаг эмэгтэй хүн байсан юм шиг байгаа тэгээд бас яг одоо дэлгэндүүл хэлчихгүй. Бас эмэгтэй хүнд гар үрдэг ирчүүд болоосоо тий. Үнэхээр гар хүрмээр байгаа бол одоо юу гэдгийг сайхан ичгүй бол ээж дээр очиж хөрөхгүй. Чадгараг л юм шүү дээ тий. Үнэхээр ээжтэй л гар үржинэ гэсэн үг шүү дээ. Үнэхээр багтаа тэгвэл гудамжиндаа залуучууд өвдөө зодтолтой гэж чадахгүй байж тий. Тийм болохоор тийм ирчүүдийг би үнэхээр үнэн голоос үздэг, үзий яддаг арчаагүй шүү дээ. Хаста нэр дээр юу гэдгийг тогмог насаага өгчлөө гэнэ. Маслаад тог юм. Тийм ингээд линтер холбоод нэлээд сайн мочоор явж байгаа. Бензла доктор авшиж. Тийм болохоор тэгээд нэг цүнхтүүлж ирсэн түүхтэй юм тийм. Тийм. Тэр чинь тийм космополитан дээр нэг тийм ярьслага хахад би нэг жинхэнэ хүн эмэгтэй хүн гараад дүүгээд нэг өрөөлөх ирчүүдээс яасан. Тэгэхэд ярьжсэн санаж байна. Тэрэн дээрс л тоо юм харсан ба. Тэгэд бол бас нэлээд шоконд орсон байна тий. Тэглгүй байх. Хүн зүгээр ингээл очиод юу гэдгийг айгүй сайхан санаад ижил. Хоёроо үүдс чинь тэгнэ өстэй. Айгүй гоё сайхан санаад очиход үүдс чинь баялаар угааццаад ингээд элдвийн анзаар шиг хараад дарамжлал хинч мохоо өстэй. Одоо бол дахиж ир юм орд илжиггүй ч орохгүй өстэй. За ястаа мэдхгүй зүгээр чаддаг юм тэгээд. Ингээд амар ирэх эмхтүүнийг эргэтүүн шиг зодоод байгаа шүү дээ. Яах юм бэ? Хүмүүс тэгээд хараад өнгөрөөддөг. Тэр чи ятаж гайвуулаад алчуул яах юм бэ? Тэр чи. Уг нь бас нэг иргэний үүрэг гэж байдаг та. Байдаг та. Одоо бол тэгэж барыг дундуур норох юм бол өөрөө алуулаад хохирчна гэдэг хүмүүс зүхтаадаг болжээ. Дээр үед бол их сөрхий ээж үлээ хөгшчүүл маань. Яг 13 дээр 13-ын тэмд бөхөргөнөөс эргээд 13-д явжсэн чинь яг замын голдоо сүхтөөхөн тасраа унтсан. Босохгүй босч чадахгүй. Машинаар бүгд тойроод ингээд түгжээ үрсэн. Түгжрээд авахгүй. Тэгсэн чинь нөгөө хүний чинь
тойрох гэсэн юм байна л да. Тэгээ би нэг найзтайгаа авчихсан. Машина бүр ингэж замаас гаргаж байгаа. Нөгөө нэг чинь аваад толдуулаад замдаар тавиад цагдаа дуутсан. Тэгээд цагдаа бас ойрхон байсан тул тааш бас урд ирсэн л дээ. Тэгээ яг манайх ингээд холдуулж чадахгүй юм те. Ингээд бүгд рүү үүсгээд ах чинь тэр хүнийг замаас гаргаад явчихсан оронд чинь тэгэл бүгд рүү сигналдаа зогсоод байна. Тийм согтуу хүн өмнө босч чадахгүй байх чинь өөрсдөө ч гэсэн ариг ухаар гуйл тэгэл яг тийм байдал ямар нэг юм ер нь юу гэдгийг өөрийгөө тэрний оронд тавьж үзээсэй л гэж боддог. Би хаяа зарим нэг тэгдэг. Энэ хүний оронд байсан бол би яах вэ? Эсвэл гайвуулаад нэг бас нэг согтууж жолооч ирээ тэр хүний харахгүй дайрчул яах вэ? Цаана амьдрал бас байгаа шүү дээ. Эхнэр хүүхдүүд те. Тэгээд сигнал жохоон зүгээр замын хажууд тавиад машина унаа авчих юм чинь. Яг жишээ нь. Тэгээ сүүлийн үед бол одоо нэг кино тий жүжигээсээ татгалзаад фото тал руугаа жоохон ороод байгаа сураг сонсогдсон. Тэгээд нүцгэл зураг авахулж юм яаж? Нүцгэлээгүй шүү дээ. Нүцгэлж байгаа юм шүү. Наа чи ямар утгаараа нүцгэлсэн гэж ярьж байна? Мэдгүй тэр нэг 2-3 эмэгтэй өндрөвчин дайрцсан нэг зураг байсан шүү дээ. Энд чи тайлах гэдэг юм яах гэдэг юм. Тийм зураг хаана вэ? Та харсан. Хаана вэ? Хаана байг нь одоо хэлээд яах вэ? За дундуур нүцгэлчихгүй юу? Канаанаас холдох юм чи зүгээр би одоо утгагүй болсон чинь орон бүтээд ер нь явна. Тэгээ бас тэрнийхэн бэлтгэл ажиллагээд бас байж байгаа. Тэгээд дөрөнд хэлсэн шүү дээ. Бас юм болгонд гэж авахгүй байгаа. Бас өөртөө бас нэг цензур бас нэг тавиад байгаа тий. Нүцгэлэхээр ер нь одоо нэлийн мөнгө авдаг ш. Сүүлийн үе одоо загвар өмсөгч дээрээс нь олонний танил эмэгтэй дуучид бол одоо ахиухан мөнгө амлчих юм шууд нүцгэлээл тий. За надад эрэгтэйчүүдээс одоо миний хувьд бол тийм байхгүй зүгээр IC гэдэг фото зургийн студиудыг тэр IC-ийн залуучуудаа бас хамтарч ажилладаг. Тэгээд юу гэдгийг нөгөө загварынхан бол зөвхөн зураг авахулдаг шүү дээ. Миний хувьд болохоор юу гэдгийг нөгөө жүжигчсэн талаас нь харин зохиомжтой зураг гэж байдаг шүү дээ тий. Гадаадын зургийг бүхэлдээ зохиомж агуулсан нэг агуулсан зургаар нэг утга санаа илэрхийлээд юм хэлэх гээд байгаа. Тийм л ер нь юу гэдгийг бас ажлынхаа хажуугаар одоо энэ зураг авалтын хажуугаар бас зүгээр фото тал руу бас тийм бас уран бүтээл төр чинь бас бүтээн штэ тийм бас үзэгчтэй бас бариу сони юм болов уу гэж бодоод тэрэнд чинь бас юу гэдгийг хүн болгоны амархан айгүй хурдан зүгээр байжаа зураг авахчна гэж ойлгодог л да. Бүх юм амархан биш штэ тэрний чинь хувьд бэлдэн өөрийгөө бэлдэн би хаага тий. Үнэхээр чэйш нэгсэн гарч байгаа бол мэдээж нь тонхойг нь авахгүй байлгүй тий. Тэрнтэй адилхан зүгээр чэйш нүцгэн дуур өмдтөл дөө зүгээр яхаа зураг нь гараад бэлэн болсны дараа хүмүүс ойлгох байх л та. Тэр зургаараа одооны нийгэмд зүгээр хандаж зүгээр бүгдэнд нь хандаж зүгээр нэг юм хэлсэн. Ер нь жоохон тий гайгүй боловсралтай хүмүүс бол шууд хараад ойлгох байх. За нэр үнэ шүү. Тэгээ тийм зураг авах бол мөнгө аваагүй юм уу? Өгөөний зүгээр мөнгө авах бол гэж байхгүй юм. Юу зүгээр тедэртэй зүгээр би хамтарч ажилладаг. Дараа нь янз бүрийн юм дээр тусалж гуйх. Үгүй юу мөрчөндөө одоо зохиогч ирэхээр хамгаалах зэрэг үл тээ. Одоо би түрүүнд яриад байгаа шүү дээ. Ингээ дуртай зураг аваад ингээл холбоол бичдэг тээ. Одоо тэр зургуудыг одоо энэ тентхийн сонин сэтгүүл сайтууд тавилаа гэхэд одоо дараа нь шууд хуулиар нэр чинь. Бүх юм зохиогч ирэхэн дагуу ажилласан. Тэ? Тэр чинь цаана бүхлүүдийн студ ажиллаж гин, бүхлүүдийн баг ажиллаж гин. Тэгээд ингээд нэг хүн ингээд зогсоод ингээд зураг авахулж гин тээ. Чим бас зүгээр нэг дуртаатай зураг авахулаад байгаа шүү дээ тий. Тэрээс зүг шүү дээ. За тэгэхээр гарал угсаа кинонд итгэлгээ залуугийн дүрийг маш их мундаг бүтээсэ. Тэгэд нэг зүйлийг асуухад бас юу байгаа шүү дээ. Парис туссан. Одоо тэр чинь Балди Парис гэдэг одоо кино олон улсын кино наадмаас графри шагнал авсан. Бүх толбод хүмүүс гэж кино. Тийм тэр юу нөгөө Dolls Entertainment тий. Хүмүүс болохоор ингээл худлаа яриад наад бол чинь нэг л газар очиод худлаа энэ тэндээс очиод шагнал аваа л гэж яриад байдаг шүү дээ тий. Энэ тал дээр ингээ манайхан нэг юм л дээ зүгээр гоё юм хийгээд амжилт гаргаад гаргаж байгаа тэгээд гаргаж яваа нэг аяа доош хийдэ тий. Аяа атаарх худлаа хаста хогийн кино мэн. Гэхдээ өөртөө үнэхээр тэр хогийн юм хийж чадаагүй бол дугуулах хэрэгтэй шүү дээ тий. Тэгэл хогийн кино болоод тэгэл бүхэл бүтэн Европын тэр Балди Парис гэдэг бүр 1800 оноос илүү зохиогдож ирсэн гэж байна тэр чинь. Та одоо тэр кино фестивалыг орж үзэхийн тулд 300 еврогод тасалбарыг авдаг гэсэн. Тийм үнэтэй. Тэгээд тийм газараас тэг шагнал авахгүй л илүү дээ тий. Тэгээд тийм болохоор ялангуяа европчууд монголчуудыг кино хийдэг гэж бүр мэдчихгүй.
Тэ баг монголчуудыг баг нэг танихгүй. Тэгэхэд Монгол гэж улс байдаг. Ингээд кино хийгээ явж чинь тэ. Тэгээд дээрэс нь Гран Приг нь авчлаа штэ Азаас. Тийм том би бүр ярьсан тэгээд сум нь 10 кг амар том юм. Цом. Мөнгөн цом билээ бүр. Одоо сум гэж шиг. Тэгээд Балди Парисгээ бичсэн бүр. Тэгээд хоёр дахь нэг нь Аз гэдэг чинь маш том штэ. Европын Гран Приг нь болохоор Холливуудын алдар найруулагч юм билээ тэ. Тэрний кино бүр авсан юм байлээ. Тэгээд 2 Гран При авсан киног манай Сүхбаатарын талбай байгаас тэ. Тэрэн шиг Парисын одоо эрхчлөлийн талбайд Парисын маш том талбай дээр маш том дэлгэцээр хүмүүс шууд үзүүлдэг юм билээ. Шууд жил болгон Гран При авсан. Тэгээд тэрийг чинь олон хүмүүс гадаад байгаа монголчууд бас баяр хүргэсэн. Үзлээ сайхан кино зарим үзэж хэмжээг байгаа шүү дээ. Сайхан кино байна. Бүрийн Парисын том талбай дээр үзлээ. Ямар гоё болсон бэ? Их нутгаа санаж ийн. Тэр киноны утга санаа бол хүн хичнээн сайхан амьдрал төгөө гадагшаа явсан ч гэсэн их нутагшаа сайхан байхгүй гэдгийг харуулсан. Монгол хүний тийм утгаараа энэ кино гэсэн тэгээд бас Монгол кино бас хөгжиж штэ тий. Тэгээд өшөө чаашаа хөгжинэ гэж би бодож байна. Тэгэхгүй Монгол жүжигчид кино найруулагчид бүгд оператор бүгдээр зураачд бас н Холливуд гэж яриад байгаа Европ тэгэхгүй бас өөрсөлдөө гараад ирэх боломж байна гэж. Боломж ойрхон байна шүү дээ. Гард гэж найруулагч байна. Тань. Хоёр найзуу тий. Найз. Гард найруулагч хийх гэж байгаа нэг эротик кинонд дуучин Наратай хамт одоо тоглох гэж байгаа гэж бас хэлсэн байна. Вау. Өстө би анх удаа сонсчлаа. Тийм санал тавьсан юм шүү. Үгүй би эротик кинонд үзэж тоглохгүй. Одоо жүжигчин Баттуур бол эрэгтэй хүн бол эмэгтэй хүнээс илүү одоо гоо сайхандаа анхаарах хэрэгтэй гэж байна. Өөрөө ер нь одоо хэрэг гоо сайхандаа анхаардаг. Ер нь хараад байхад бол нэлээд анхаардаг юм шиг тий. Гэхдээ юу гэдэг ч юм бэ зүгээр хувь хүний зүгээр хариуцлага хувь хүний зүгээр зохион байгуулалт шүү дээ тий. Жохон нэг цаг орохгүй шүү дээ. Юу гэдэг орой болгон унтахтаа юу гэдэг ядч нэг нүрээ угаагаад заавал шүтээ угаах гэж юм тий. Тэгээд зураг авалттай үед заавал яадаг би. Тэгээд мэдээж жүжигчин гоо сайхандаа анхаардаг байх. Тэгээд гоо сайхан маханд би ордгоо зүгээр гэрээрээ л өөртөө тааруулаад хэрэглэх гэсэн юм хэрэглээ. Тэгээд жоохон юу гэдэг жоохон гэсэн нэг арчаатай л байдаг бах та. За ингээ Илэн Далангуй байсан жүжигчин Баттөртөө маш их баярлаа. Ингээд үзэгчтэй дараачийн амралтын өдрөөр хар цагаан нэвтрүүлгээр эргүү уулзлаа түр баяртай үзэгчтэй.